Дэмрэл дарга яг зэрэгцэл сууж байгаад маш олон удаа худлаа ярьж байна. Би бол тэрийг хариуцлагатай хэлнэ. За Бат Эрдэнэ гишүүний эхний асуулт ийм байна. 5 дугаар зүйл дээр ашигт малтмлын өмчил гэхэд би дандаа хууль ярьж байгаа. Энэ 5-5 дээр 34% тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно гэдэг. Энэ 5-5 дээр хувийн заагаад орд ашиг гэрээгээр тодорхойлоо гэж. За 29 дугаар зүйл дээр нь болохоор хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг зүйл байна. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын засгийн газрын эрх олгосноор санхүү геолог, уул уурхайн болон байгаль орчны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүд хамтран хөрөнгө оруулагчдаа байгуулна гэж заацсан байна. Тэгэхээр энэ хуулийн дотор байгаа заалт хоёлоо 34-ийг болохоор орд ашиглахаараа зохицуул, хөрөнгө оруулалтынхаа гэрээг болохоор хөрөнгө оруулагчдаа байгуулна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ өдөр чинь 2 гэрээ зурагдаж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаад хөв нийлүүлэгчдийн гэрээ зурагдаж. Тийм учраас аль алийг багтаасан ийм зүйл байсан гэдгийг бас хэлье. За хоёрдугаарт нь Дэмбэрлэгөө яагаад ингэж биднийг жоохон гүтгээд байна гэхлээр 40 дугаар тогтоол, 57 дугаар тогтоол зааж өгсөн үнэн. Эдийн засгийн байнгын орооны 9 оны 5 сарын 8-ны тогтоол байгаа байнгын орооны. Тэрэн дээр бүх зүйлүүд ингэ нээлттэй заагаад өгч. За хувьцаа авахгүй байж болно, бүтээгдэхүүн хуваахаар үзэж болно гэд. Одоо ингэ бүгдээрээ нэг 25 онд энэ 9 оныхоо байр суурийг мартцсан гэв. Тэр үед хувьцаа авахгүй гэж хэлсэн хүний бараг толгойг нь авахар байсан байхгүй юу? 100% эзэмшээ гэдэг энэ жагсаал цуглаач дандаа тэгж болж ирсэн шүү дээ. Тэгэд одоо энэ Дэмбэрлэгөө өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн 2009 оны 2 сарын 19-ний тэр зөвлөмжн дээр нь юу гэж байгаа гэхээр 34% ав 51 хүртэл болго гэд. Тийм бичиг биднэрт өгчөөд одоо засгийн газар идрээс илүү бээд агаад юм хий гэж яаж ингэж хэлж чадчихна. Та ямар хариуцлахгүй юм бэ? Тэгээд өөрөө энэ тогтоол гаргаж өгчөөд одоо болсон чинь засгийн газар толгоогоо ажилуулаагүй юу гэнэ үү? Тийм юм байхгүй шүү Дэмбэрлэгөө. Би бол таныг настаа өмнө чи хувьд хүндэтгээд зөндөө дугуйсуулаа. Улаан цагаан ингээ худлаа яриад их. Одоо Эрдэнэтэй харьцуулж гоё байсан гэж ярих гээд байна. Би энэ Эрдэнэтийн танилцуулгыг яг тухайн үед нь тарааж өгсөн. Эрдэнэт 3 удаа тэзүүгээ шинжилээд 3 удаа хөрөнгө оруулалт хийж нэмсэн. Анхны хөрөнгө оруулалт нь 6 дахин нэмэгдсэн. 20 жил Монгол улс татвар аваагүй. Би энийг та нарт тарааж өгсөн шүү Дэмбэрлэгөө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр ч үзүүлсэн. Яахаараа ингэ дандаа худлаа ирждэг юм. Одоо харин оюутлахын гэрээ бол байгуулагдсан цагаасаа татвар авж байгаа. Ингэ дандаа үлгэр ярьж хуучин имийг магтан сайшааж тийм байхгүй шүү. Зөвлөлтийн өмнө төлж байгаа 10 тэрбум их үрий чинь дийлэнх нь энэ Эрдэнэтийн өр байгаа шүү. Эрдэнэтэд бид нар 96-аас 2000 оны хооронд байсан засгийн газар татаач өгдөг байсан. Эрдэнэт юм өгдөггүй бид нар мөнгө өгдөг байсан. Одоо миний гэрч одоо Алтан ууг сайд сууж ин. Тухайн үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байсан. Бид нар Эрдэнэтэд татаач өгдөг байсан. Эрдэнэт биднэрт мөнгө өгдөг ш. Ийм нөхцөл байдалд ажиллаж амьдарч байсан юм а одоо ингээд залуу хүмүүс одоогийн хүмүүст ингэж худлаа ярих хэрэггүй шүү. Энэ танилцуулга улсын хурлын архивт байгаа.